Сайн байцгаана уу? Намайг Баатархүү гэдэг. Би олон улс судлаач, тодорхойлбол хятад судлаач. Хятад үндэстний хээ буюу эв зохирох байна. Хүн хоорондын эв найр, улс хоорондын энх тайван хөгжил, хүн байгалийн шүтэлцээг илэрхийлсэн өөр соёл иргэншлүүд, улс хооронд эв найртай зохицсон оршихуйг илэрхийлсэн хятад үндэстний соёлын утгуунаас үүсэлтэй амьдралын философи лээ. Улс орон бүрийн түүх, соёл иргэншил, ард иргэдийн амьдралын хэвшил, харилцан адилгүй өөр байдаг ч гэсэн шударгаас эрхчлөөг эрмэлзсэн хүн төрлөختний хамтын үнэт зүйлстэй байдаг гэдэг үгээр яриагаан эхлэе. Анхаарлаа хандуулцгаана уу. Өнөөдөр дэлхийн ертөнцид урд хожид гарч байгаагүй томоохон өөрчлөлтүүд гараад байна. Юуны өмнө 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш сэргэлт удаашрж, улс орон бүс нутаг хоорондын хөгжлийн тэнцвэргүй байдал улам даймжирч, ялангуяа өмнөд хойд баян ядуугийн зөрүү тэлсээр байна. Басхуу дэлхийн их гүрнүүдийн өрсөлдөөн хурцдан олон улсын засаглалын системийн өөрчлөлт эд явагдаж байна. Энэ бүгдээс гадна цагуурын өөрчлөлт, цар тахал зэрэг дэлхийн нийтийг хамарсан хямрал гүнзгийрч олон улсын зохицуулалт дутагдж байна. Өнөөдөр энэ манай дэлхийн ертөнц үр дүн байгаагүй ноцтой сорилт, эрсдэл сорилттой тулгарч байна. Сүүлийн 100 жилд одоо тохиолдоогүй тийм их өөрчлөлт, шинжилт өнөөдрийн дэлхийн ертөнцид одоо тулгарсан байна. Ийм цаг үед бүгд нарамдах хятад улсын дарга Ши Жинпин дэлхийд дахин хандаж хүн төрлөختөнд хандсан 3 том санаачлага дэвшүүлсэн. Энэ бол баян дэлхийн хөгжлийн санаачлага, баян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, баян дэлхийн соёл иргэншлийн санаачлага гэж нэрлэдэг. Энэ 3 санаачлагыг баян дэлхийн 3 том санаачлага гэж нэрлэдэг юм аа. За, ер нь энэ 3 санаачлага бол хятад улсын шинэ 90 үеийн гэж одоо өнөөдөр нэрлэгдээд байгаа Ши Жинпинээр төвлөсөн хятадын засгийн газрын одоо гадаад харилцааны гол бодлого чиглэл гэж одоо ойлгож байна. За, мөн бид бүгдийн сайн мэдэх энэ хятад улсын зүгээс төвшүүлсэн нэг бүс нэг зам гэж санаачлагыг бол амжилттай хэрэгжүүлэхэд туслах ёстой гол тулгуур гэж бас үзэж байгаа. Их дэлхийг өнөөгийнхөөс илүү инх тайванч, үндэстэн хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх замаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болох тухай бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн 3 саналд бид энэ удаа анхаарлаа төвлөрүүлж, дэлхийд даяар хэрэгжих эдгээр санал санаачлага хөрш хоёр улс Монгол хятад улсад ямар байдлаар хэрэгжиж эхлээд байгаа тухай энэхүү кинонд өгүүлэхийг зорилоо. Энэ дэлхийн хөгжлийн санаачлагыг энгийнээр тайлбарлах юм бол дэлхийн улс орнууд тэр дундаа хөгжиж байгаа улс орнуудын одоо өмнө тулгараад байгаа одоо нэг хэрэгцээ шаардлага болсон одоо энэ ядуурлыг бууруулах, за боловсрол, эрүүл ахуй, ногоон хөгжлийн ногоон эдийн засгийн хөгжлийн салбарыг хөгжүүлэх зэргийн доктортой хөгжлийн зорилтуудыг одоо биелүүлэхэд чиглэсэн санаачлага. Монгол хятадын хилийн бомбд тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 бомбд ажиллахаас 13 бомбд ажиллаж 4 бомбд шинээр нэхэр төлөвлөгдсөн байна. Энэ бол хятадын засгийн газрын тусламжаар хэрэгжиж байгаа бомбыг шинжлэх томоохон төсөл бөгөөд тус бомбын бараа нэвтрүүлэх хүчин чадлыг олон дахин нэмэгдүүлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж олон таатай нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн Хятад Монголын замын үд Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж байгаа нь хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл юм. Хоёр орны цаашдын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гол хүч замын үд Эрээн хот бомбын ачаа тээврийн терминалын хэсэг нь энэ оны 4-р сард 24 цагаар ажиллаж эхэлснээр Хятад Монгол хоёр улсын анхны бомб болсон бол бүгд найрамдах Хятад ард улсын 24 цагийн турш ажиллаж байгаа 2 дахь бомб юм. 1923 оноос эхэлсэн манай гайлын замын үдийн гайлын түүхэн маань одоо ингээд өнөөдрийг хүртэл ингээд Монгол улсын хамгийн том бомбтод одоо Монгол хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ингээд гайлын хэн шалгалт, бараа тээврийн эрсэл зорчигчд одоо ингээд хуулийнхаа дагуу ингээд үйлчлэгээ үзүүлээд хэн шалгалтаа хийгээ явж байна.
Хилийн замын үүд төмөр замын бомбт нь 1956 оны 1-р сарын 1-ний өдөр байгуулагдсан. Дорногов аймгийн замын үүд сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 650 км, Бөгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ширийн гол аймгийн баруун сүнэд хошуунд байрладаг Эрээн төмөр замын бомбттой хэлэлдэг. Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. Монгол Хятадын хилийн бомбт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар, Бөгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй байнгын горимтой бомбт юм. Энэ бомбын ач холбогдол асар их. Бомбтоор Монгол улс руу орж ирэх ачаа барааны 70%, Бөгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байдаг бол үлдсэн 30% нь алс номхон далайн чандаас тээвэрлэгдэн Тэнжийн бомбтоор дамжин ирж байдаг бүтээгдэхүүнүүд байдаг. За өнөөдрийн байдлаар манай замуудын гайлын газар маань нийтдээ 300 гайлчтай. За төрийн тусгай албан хаагч буюу гайлын улсын байцаагч төрийн үйлчилгээний нэг 70-80-аад хүмүүс ингээд энд төрийн үйлчилгээд гайлын хянах шалгалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Замын үүд Эрээн хотууд нь өөр өөрсдийн бомбыг тус тусдаа болон хамтарсан хэлбэрээр хөгжүүлэхийн зэрэгцээ замын үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, үйлдвэрлэлийн бүс, худалдааны үйлчилгээний бүс, аялал жуулчлалын бүс гэсэн 4 онцгой бүсийг байгуулж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд дулаан цахилгаан ус хангамжийн асуудлыг бүрэн шийдэж, ариутгах татваргын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэн шинчилж, авто тээврийн тохиолдол холбоог шинжлэх ажил эхлээд амжилттай хэрэгжиж байна. Өнөөгөөс яг 112 жилийн өмнө Монгол улсын засгийн газараас худалдаж авсан анхны автомашин энэ бомбоор нэвтрэн ирж байсан түүхтэй. Гэхдээ энэхүү Ford загварын автомашин Америкийн нэгдсэн улсаас далайгаар тээвэрлэгдэн Тэнжийн бомбтод ирж тэндээсээ нийслэл хүрээг зорин ирж байсан бол өнөөдөр Бөгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн цоо шин төрлийн тоглог автомашинууд замын үд бомбтоор орж ирж байгаа нь харилцаа хөгжил хамтын ажиллагаа ямар төвшөнд хүрснийг билээхэн гэрчлэнэ. Одоо Хятадын ард хүмүүс бол нэгдүгээр маш хөдөлмөрч байна. За ингээд бас дээрээс нь төрийн бодлого одоо энэ гарч байгаа хууль журмын хэрэгжилт бол ягштал мөрдөгдөж байна. Энэ утгаараа бол бас ерөөсөө л хуулиа журмаал чанга захиад хүн болгон хуулийн өмнө эрхтэгш байх юм бол одоо энэ улсын бас хөгжил, тухайн улсын хөгжлийн бас нүүр царай бас тодорхой болно гэж бодож байна. Замын үүд нь худалдааны томоохон бомб тоотын хувьд худалдаа гайлын хяналт шалгалт, хилийн хамгаалалт болон бусад салбарт асар их өөрчлөлт шинжилтийг даван туулж Хятад Монгол хоёр орны харилцааны бүтээн байгуулалт хөгжлийн гэрч болсон юм. Тэгэхээр одоогоос 100 жилийн өмнөх Төмөн газрын цайны замаас Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын холбоос хүртэл өнөө хүртэл хөгжиж Хятад Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшлээ. Явуулын хүний нүдээр ажихад байгаль орчин 4 удиралдаа зогцож, яруухан хувирч удирдлынхаа өнгө төрхийг даган аажуу өөжүү өөрчлөгдөнө. Харин хүний аж амьдрал тийм бишээ. Өнөө үед шинжлэх ухааны технологийн асар их хурд өнөөгийн дэлхийн ертөнц хийгээд хүний аж амьдралыг өөрчилж байдаг. Энэ хурш улсынхаа дэвшүүлсэн энэ хөгжлийн санаачлагыг өөрийн орны эдийн засгийн бодлого, чиглэл, арга хэмжээнүүдэд уялдуулж технологийн салбарын хөгжлөөс суралцах, за мөн техник технологийн шийдлүүдийг өөрийн нутагшуулж авчрах, салбарын хөгжилд ирсэн энэ томоохон амжилтуудыг бол бас ямар менежментээр удирдлагаар явж байгаа гэдгийг бол бас нарийн судлах зэрэг ихэнх боломжууд бас нэгдэх байх гэж бодож байна. Монгол улс Бөгд найрамдах Хятад улсын хоорондоо хамтын ажиллагааны AGV шин технологи хэрэгжүүлэн өргөжж, тун удахгүй замын үүд Эрээний бомбтуудтай энэ зэрэгцүүд хөгжил төрөх удаах бомб бол гашуун сухайг бомб юм. Өнөөгийн төвшөнд энэ бомбт нүүрс болон зэсийн баяжмал тээврийн 10 урсгал, зорчигч тээврийн 3 урсгал замыг шинээр нэвтрүүлснээр Монгол улсын экспортын чадварыг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ бомбын шинжилэл өргөжилт нь Монгол Хятадын эдийн засгийн хамтын богино хугацаанд асар их амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг болж байна. Бөгд найрамдах Хятад улсын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн энэ дэлхийн хамтын хөгжлийн санаачлага нь хөгжиж буй улс орнууд хөгжлийн боломжуудаа хамтаар ашиглаж Монгол улсын
өнөөгийн хийгээд ирээдүйн хөгжлийн томоохон зорилтод бүрэн нийцж байгаа бөгөөд Монгол улс орнуудтайгаан, хөрш орнуудтайгаан хамтаар хөгжих тэрхүү үзэл санаатай мөн зогсож байгаа юм а. Монгол улс зөвхөн экспортлогч улс орн байхаас гадна бид үйлдвэрлэгч орн байж энэ хөгжлийн төлөөх, энэ ирээдүйн төлөөх хамтын хүсэл тэмүүлэл бүхий шинэ үеийг өгтөн авахд ялангуяа бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь нэн чухал үүрэг зорилт бидний өмнө тулгарч байгаа юм а. Хөрш орны зүгээс дэвшүүлж байгаа хамтын хөгжлийн санаачлагыг бид шүүрэн авч бид өөрсдийн хөгжлийн боломжтой тулгуурлаж энэхүү дайны дэлхийн даяаршлын энэ эрен цаг үед Буднайм Хятад улс хийгээд бусад хөрш орнуудтайгаа хамтран ажиллахад энэхүү хөгжлийн санаачлага түүний философи нь бидний Монгол улсын алсын хараа 2050 гэх мэт хөгжлийн санаачлагуудтай мөн уялдаж байгаа юм а. 2023 оны 4-р сарын 17-нд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн яам болон Буднайм Хятад улсын олон улсын хөгжил хамтын ажиллагааны агентлаг дайны дэлхийн хөгжлийг эрчимжүүлэхэд нэг шаардлагатай баримт бичигт гарын үсэг зурсан 2 талын эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хөгжлийн үр дүнгээ хуваалцахад нэн чухал үйл явдал болсон юм а. Хүн төрөлхтний хүү заяаны цогц нэгдэл бий болсон ийм цаг үед бол аюулгүй байдал хэрхэн хангах вэ гэдгийг хүн төрөлхтөнд хандж дэвшүүлсэн ийм их чухал санаачлага байна. Тэгэхээр энэ чухал санаачлагыг бол улс орн бүхэнд хамааралтай, дэлхийн ертөнцид хамааралтай, хүн төрөлхтөнд хамааралтай. Түүний дотор мөнхийн хөрш орнууд болох Монгол, Хятад хоёр улсад туйлын ач холбогдолтой ийм чухал санаачлага байна. Нэг улсын аюулгүй байдлаар нөгөө улсын аюулгүй байдал хангагдаж байдаг. Манай хөрш орон аюулгүй инх хамгаалан байх юм бол Монгол улсад ашигтай тустай. Дэлхийн ертөнц амгалан тайван орших юм бол энэ нь улс орон болгонд хамааралтай юм. Тийм учраас Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн дайны дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг нийтлэг иж бүрэн хамтын ажиллагаатай тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэмжиж хүйтэн дайны сэтгэлгээг орхиж нэгэн талд үзлийг эсэргүүцэж бүлэг улс төр лагерийн сөргөлдөөнд оролцдоггүй гэж өндрөөр үнэлж олон талаас нь судалж энэ чиглэлээр олон хурал зөвлөгөөн болсон олон илтгэл өгүүлэл бичигдсэн байна. 2022 оны шинэ эрэнд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хятад Монголын хамтарсан мэдэгдэлд хоёр тал дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, терроризм зэрэг дэлхийн асуудалд хамтран хариу арга хэмжээ авахар тохиролцсон. Аюулгүй байдлын санаачлага, гамшигаас урьдчилан сэргийлэх, бууруулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах юм. Дэлхийн улс орнуудын хилээ янз бүрэл байдаг. Тайван амгалан хил байхын зэрэгцээ үе бун дуу гарч байдаг хил байдаг бол бүр дайн байлдан болж байдаг төгшүүртэй хилч энхэн цэнхэр дэлхийд олон бий. Харин Монгол Хятадын хил бол дэлхийн хамгийн энх амгалан тайван хилүүдийн нэг юм. Энэ хилээ хоёр улс хоёр талаас нь өөр өөрийн хилийг хамгаалан ажиллаж байсан цаг үе түүх болж өнөөдөр энэ хилийг хоёр талаас нь зэрэг хамгаалдаг болсон юм. За одоо өнөөдөр өдрөөс өдөрт одоо хүн амын сууршил, нийгмийн хөгжил энэ бүгд хөргөжөнд хийснээр бол одоо шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа бол нэлээд өргөжж байна. Манай Монгол улсын гадаад дотоод худалдааны эдийн засаг өсөж байна. Дээрээс нь одоо Монгол улсын засгийн газраас өргөж 2050 дээрээс нь шин сэргэлтийн бодлого үүний хүрээнд бол элийн бомбын сэргэлт гэдэг том үндсэн хөтөлбөр явуулж байгаа. Үүний үр дүнд одоо сүүлийн 3 жилийн хугацаанд замуудын авто замын шалган нэвтрүүлэх бомбын барилгын өргөтгөлийн ажил нэлээд сайн хийгдэж явагдсанаар бол усан хилээр нэвтэрч байгаа зорчиг тээвэр, бараа, ургамал, амьтанд эдгээрийн гаргалтай түүхийд бүтээгдэхүүний нэвтрүүлэх хүчин чадал бол 7 дахин нэмэгдсэн. Энэ хэрээрээ манай Хатрадын ангийн бие бүрэлдэхүүний бүтэц оронтоо бусад хамрах хүрээ бол өргөжөнд хэлж байгаа. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо бүгд найрамдах Монгол ард улс, бүгд найрамдах Хятад ард улсын хилийн гэрээнд гарын үсэг зурж 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай протоколын дагуу 1962-оос 1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэсэн байна.
Энэхүү гэрээг 1975 оны 10 дугаар сарын 9-нд Нэгдсэн үндэсний байгууллагын 14375 тоот бүртгэгдсэнээр Монгол улсын өмнөд хэл олон улсын хэмжээнд баталгаажсан байна. 2001-ээс 2004 онд Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрууд улсын хэлийг 2 дахь удаага хамтран шалгах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 120 цэгээс бүрдсэн хуурай газар усан гадарга бүхий хэсэгт байр зүүн зургаар баталгаажуулжээ. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хоорондын хилэн шугамын нийт урт 4709.6 км гэж хоёр тал тогтоосон байна. Монгол улсын хэлний тухай хуулиар хүлээсэн төрийн хууль, тогтоом, бодлого шийдвэрийг улсын хэл дээр хэрэгжүүлэх, ард иргэдийг түргэн шуурхаа нэвтрүүлэх, ачаа хэрэглэлтийг түргэн шуурхаа нэвтрүүлэх, хөрс эргэлдээх оронтойгоо бүгд найрамдах Хятад тусдаа Монгол улс олон улсын гэрээ хэлцээрээ хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, энэ үйл ажиллагаанд олон төрлийн арга хэмжээнүүд бол зохион байгуулж явуулдаг. Албан агчид бол маш сайн ажиллаж байгаа. Хятад Монгол хоёр улсын цагдаагийн газар нягт хамтран ажиллаж, хоёр орны зорчигчдын аюулгүй байдал зэрэг олон салбарт үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Хятад Монгол хоёр улс экологийн аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаалах талаар Хятад улс хамтран хэрэгжүүлж байгаа цөлжилтөөс урьдчилан сэргийлэх төсөл, Хятад Монголын хамтарсан Мазайлай баавгайг хамгаалах төсөл зэрэг олон амжилтад хүрсэн талаар цугсах нь дурдъя. Энэ төсөл маань одоо ялангуяа энэ говийн хүнд нөхцөлд байгаль хамгаалагчид техникийн тусалцаа үзүүлж байгаа энэ бас их ач холбогдолтой. Дээрээс нь хамтарсан судалгааны тусдаа баг гарч Мазайлай баавгайн тоо толгой идэж тижээлийн онцлог энтрийг судалсан. Говийн баавгай Мазайлай нь дэлхий дээр 8 зүйлийн баавгай байдгаас хамгийн хэцүү нөхцөл болох цөлд байдгаараа онцлогтой. Хамгийн цөөхөн тоо толгойтой байдгаараа их онцлогтой ийм амьтан билээ. Энэ талаар бүгд найрамдах Хятад ард улс болон Монгол улсын засгийн газар хоорондын Мазайлай баавгайг хамгаалахад техникийн тусалцаа үзүүлэх гэсэн төсөл хэрэгжээд амжилттай өндөрлөж байна. 我们中方专家呢也很荣幸能够参与到蒙古国戈壁熊的保护当中来。 Энэ бүх тайлан судалгааны үр дүнгуудээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд хүлээлгэж өглөө. Хятад Монголын ургамал амьтан судлаачид хамтран оролцсон 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Мазайлай баавгайн тоо толгой идэж тижээлийн онцлогийг судалсан байна. Монгол улсад хэрэгцсэн уг төслийн хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна. Говийн Мазайлай баавгай болон бусад биологийн төрөл зүйл амьтдын мониторинг судалгаа. Мазайлай баавгайн тархац нутгийн чанарын үнэлгээ, амьдрах орчны загварчлал боловсруулах. Говийн их дархан цаазат газрын газар зүй мэдээллийн систем бий болгох. Говийн Мазайлай баавгайн гол идэж ургамлын популяцийн динамик судалгаа. Говийн Мазайлай баавгайн тархац нутагт голлон ургадаг ургамлын нөөцийн судалгаа. Говийн Мазайлайн тоо толгойн судалгаа. Урд өмнө бол 30-аад Мазайлай баавгай гэж тооцдог байсан. Сая энэ юугаар бол 1000 гаруй өсний дээд цуглуулад генетикийн судалгаагаар нэг 52 толгой Мазайлай байна гэсэн ийм урьдчилсан дунгараад байгаа. Цаашдаа бол Мазайлайхаа ийм хүүсийн харьцаа энтрийг наривчл судлах ажил бол цаашдаа ингээ үргэлжлэнэ. 这期项目已经奠定了一些戈壁熊保护的良好基础。我们希望在未来两国政府能共同继续努力。 来促进这个物种的保护。 Бид Мазайлай хамгаалах тал дээр амжилттай хамтран ажиллаж байгаа шигэ цөлжилттэй тэмцэх талаар ч мөн хамтран ажиллаж эхлээд байна. Үүний нэгэн тод жишээ бол цөлжилттэй тэмцэх Монгол Хятадын хамтарсан төв. Энэ төв байгуулагдсанаар элсний нүүдлийг ойжуулалтаар сааруулах, цөлд байгаа хязгаарлагдмал усны нөөцийг зүй зохистой ашиглах талаарх Хятадын туршлагыг Монголын мэрэгжилтнүүдэд танилцуулах сургалтыг Хятадын талын зардлаар хэрэгжүүлэхээр болсон явдал юм. Эдгээр зардалд суралцагчдыг Хятад улсад байх хугацааны тээвэр, байр, сууц, танилцах, дадлах, сургалтын зэрэг бүх зардал багтаж байна. Цаашид хил орчмын төдийгүй цөлжилт хүчтэй явагдаад байгаа Монголын газар нутгийг ойжуулах, шар туйран босдог газруудыг усжуулах, ойжуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад энэ төвийн зорилго чиглэж байна.
Энэ оны 5 дугаар сард Хятад Монгол хоёр улсын аюулгүй байдлын орчныг баталгаажуулах, цэргийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой Талын түнш 2024 цэргийн хамтарсан сургуулилт хийсэн. Дээр дурдсан хамтын ажиллагаа нь хоёр тал дэлхийн аюулгүй байдлын санаачлагын хүрээнд хамтын ажиллагаагаа уялдуулах бодит арга хэмжээ авч байгааг харуулж байна. Хятад Монгол хоёр дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг гар нийлэн хэрэгжүүлэх нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд тустай төдийгүй зүүн хойд Азийн аюулгүй байдлын засаглалыг хамтаар ахиулах, аюулгүй байдлыг урдчлан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тогтвортой байдал эерэг урамсгал төрүүлэхэд чухал үндэс суурийг тавих болно. Өнөөдөр бол энэ дэлхийн ертөнцийн олон соёл иргэншил зэрэгцэн оршиж байна. Соёл иргэншилд бол дээр доорын ялгаа гэж байхгүй. Соёл иргэншил сайн муугийн ялгал гэж байхгүй. Тийм болохоор соёл иргэншлүүд бол эрх тэгш байдаг. Том соёл, бага соёл гэж одоо ярих боломжгүй. Тийм учраас ийм нөхцөлд энэ олон соёл иргэншлүүд зэрэгцэн орших нь дэлхийн ертөнцийн хөгжилд туйлын чухал ач холбогдолтой байна. Дэлхийн ертөнц урагшаа хөгжихийн тулд олон соёл иргэншил зэрэгцэн орших ёстой. Олон соёл иргэншлүүд харилцан бие биенээсээ суралцах ёстой. Бас олон соёл иргэншил харилцан бие биенийхээ дутуу талыг нөхөж, давуу талыг шингээж авдаг. Өөрийнхөө сайн талыг бусад соёл иргэншил түгээдэг одоо ийм байх ёстой. 2023 оны 3 дугаар сард Ши Жинпин дарга Хятадын коммунист нам болон дэлхийн улс төрийн намуудын хооронд болсон өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх, соёл иргэншлийн өвийг хамгаалах, инновацийг чухалчилж, олон улсын ард түмэн соёлын солилцоог бэхжүүлэх, нийтлэг үнэт зүйлийг сурталчлахыг уриалсан Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг дэвшүүлсэн байдаг. Хятад улсын ийм нэгэн зөрүүг байдаг. Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдог. Өнгөнгийн цэцэг дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг гэж. Энэ дэлхийн ертөнцийн ганц соёл иргэншил орших боломжгүй. Өнчин ганц арал мэт улс орн бас орших боломжгүй. Бие биетэйгээ харилцан уялдаа холбоотой, харилцан нөхцөлдөж, харилцан шүтэлцээтэй оршдог гэх энэ зарчмыг хүн төрлөختөнд хандаж дэвшүүлсэн чухал санаачлаг. Бид нар одоо өөр гэсэн одоо өрмөгц ааш араншин соёл уламжлалтай боловч бид яг хоёр улсын ард түмэн маань бүгдээр Азийн улс орнуудын одоо ард түмэн гэдгээр бас ижил зүйлүүд бас байна л да. Жишээлх юм бол Хятад хүн болвол одоо ахмад настан буурлууд эцэг эхээгээ асарч хамгаалах, хайрлах тал дээр бол одоо их анхаарал хандуулдаг. Эцэг эхээ асрахыг бол өөрийн үүргээ гэдгээ одоо маш их сайн ухамсарласан байдаг. Соёл уламжлалтай хамааралтай боловч за одоо эцэг эхээ хайрлаж, эцэг эхээ одоо эдийн засгийн хувьд итгэж дэмжих ёстой гэдгийг бас хуульчилж, хуулиар баталгаажуулсан байдаг. Монголын нүүдлийн соёл иргэншил нь хүн төрөлхтний соёл иргэншлийн маш том бүрэлдэхүүн хэсэг юм а гэдэг талаас нь судалж байна. Хятад улсад мөн адилхан одоо нүүдлийн соёл иргэншлийг судалж байна. Тэгэхээр манай хоёр улсын найрамдал харилцаа цаашид өргөжин хөгжихийн үйл хэрэгт бол энэ хоёр орны соёл хамгийн туйлын чухал юм. Аливаа нэг улс орон оршин тогтнохын амин сүнс бол соёл гэж үздэг. Энэ дотроос шилдэг соёлыг нь цаашаа хөгжүүлэх ийм боломжийг бол нээж байгаа. Үүний нэг жишээ бол яа харахгүй цайны соёл юм а гэж бодож байна. Монголчуудын цайны соёл бол торгоны зам, цайны замтай салшгүй холбоотой. Торгоны зам нь худалдааны зам төдийгүй соёл иргэншлийн зам юм. Цайны зам нь Хятадаас дэлхийд түгж хүндрэлтний хамгийн өргөн хэрэглээ болсон зүйл төдийгүй хэрэглээний асар гүн соёлыг бий болгосон соёлын үнд бүтээгдэхүүн билээ. Цайг дэлхийд дахинд түгхэд оруулсан монголчуудын монгол жинчдийн өөрийн хувь нэмэр өргөн дардан замуудч Монгол нутагт өнөө болтол түүх хүрнэн оршиж байдаг үлээ. Монгол хүн өглөөнөөс орой болтол цайгүй байна гэж байхгүй. Монголчуудын цайны соёл бол дэлхийн дахны цайны соёлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн тийм чухал соёл байдаг. Энэ соёл хаанаас ихтэй вэ гэвэл Хятадын цайны навчнаас эхэлтэй баха гэж би боддөг юм аа. Гэхдээ хизээнээс Монголын соёл болтлоо шингэн орсон бэ гэдэг бол маш сонирхолтой. Монгол гэрийн эзэгтэй өглөөнөөс эхэлж цайгаа чанаад тэнгэр хангаадаа цайны дээжээ өргөдөг. Үүний дараа гэрийн эзэндээ барьж, насны эренбээр дараагийн гишүүдэд барьж, ингээд ирсэн зочиндоо мөн цайгаа
барьдаг ёстой. Өглөө чансан цай, өдрийн цай, оройны цай бүгд цай гэсэн нэртэй. Яагаад хоол гэж хэлдэггүй юм болоо гэдгийг бас анхаарах зүйтэй юм. Тэгэхээр Монгол хүний айл гэрт бол цайтай холбоогүй ямар нэгэн хоол, эдийн ундааны зан үйл гэж байхгүй юм. Энэ сонин монголчуудын онцлог бол нүүдэлчний соёлтой салшгүй холбоотой. Монголчууд талын замыг эзэгнэнхэн оршиж байсан үедээч олон соёлыг олон үндэстнүүдийн дунд тарааж явж байсан уламжлалтай ард түмэн. Цайтай холбоогүй ямар нэгэн зан үлийн ёс заншил монголчуудын дунд байхгүй. Хангаа дэлхийгээ тахих малын холбогдлолтой зан үйл, гэрийн зан үйл, хурмын зан үйл бүгдд нь энэ цайны зан заншил, соёлын агуулгадж байдаг. Энэ цайны уламжил бий болоход хятадын нутаг дээр үүссэн цайны соёл ингэж дэлхийд дахинаад харахад мөн монголчууд дэлхийд тархаахын зэрэгцээ өөрийнхөө соёлд шингэн авч бусад соёлоос ялгагдхүйц Монголын гих тодтголтой Монголын цайны соёлыг бол бий болгож чадсан. Хятад хүмүүс хоолыг маш их эрхэмлдэг. Энэ нь хоолыг их идэх буюу цадтлаа идэх гэсэн ойлголт биш. Хятад хүмүүс хоолыг соёлын төвшөнд аваачсан ард түмэн. Хятад хүмүүс идэж ууж байгаа хүнснийхээ зүйлд анхаарал хандуулан хүндэтгэж ач холбогдол өгч байгаа нь нэг сайшаалтай. Бид бас энэхүү хоолны соёлоос нь суралцах ёстой. Соёл цэцлэн хөгжиж байвал тухайн улс цэцлэн хөгждөг юм жамтай байна. Тийм болохоор энэ аль Монгол улс чадлахан, Хятад улс чадлахан энэ соёлыг хөгжүүлэх, соёл иргэншлийн хөгжилд их онцгой анхаарал тавьж байна. Тэгэхээр манай соёлыг соёлхон судалдаг судалгаа дэлхийд дахин өргөж байна. Мөн Хятад ард улсад манай Хятад улсын өвөр могны өөртөө засах оронд бол Монголын соёлыг тухайлан судалдаг том судалгааны том чиглэлүүд бий болсон байна. 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хятад Монголын хамтарсан Эрдэнэ тал нутгийн археологийн өвийн судалгаа төслийг сэргээж Хөнөөн мужийн соёлын өвийн археологийн хүрээлэнтэй хамтран 2017-оос 2019 оны хооронд Архангай аймгийн Гол модны 2 Хүннүгэн язгууртны булшинтай хийж байсан малтлагын ажлыг дахин үргэлжлүүлж байна. Соёл иргэншил нь тухайн үндэстэн төдийгүй дайны дэлхийд хамааралтай. Учир нь аливаа үндэсний соёл бол өөр өөрийн үндэсний өвөрмөц онцлогоороо дэлхийн соёлыг тэтгэн баяжуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил цэцгэлэлтийг хамтын хүчээр урагшлуулдаг байна. Дэлхийн соёл иргэншлийн олон ургалж байдлыг хадгалж байж, сая дэлхийн ертөнц элбэг баян олон өнгө төрхтэй амьдрах эрч хүчээр дүүрэн хүчтэй байдаг жамтай. Тэнхүү эцэст нь Тэнгэрийн дор их эв найрт хүрснээр дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн зүйлийн цэцэгсээрээ зүс алгалан элбэг дүүрэн эрч хүчтэй орших учиртай ажээ. Бүгд найрамд Хятад улсын төрийн тэргүүнээ дэвшүүлсэн дайны дэлхийн 3 том санаачлага буюу дайны дэлхийн хөгжлийн санаачлага, соёл иргэншлийн санаачлага, аюулгүй байдлын санаачлага нь ирээдүйн хүндрэлтний хамтын хөгжлийн зорилтод бүрэн нийцсэн байгаа бөгөөд хөгжиж буй улс орнууд үүнийг талархан хүлээн авч цаашдын хөгжилд нэн чухал хэмээн дэлхийн нийтээр үзэж байна. Олон улсын харилцааны дэглэмд тодорхойгүй, тогтворгүй цаг хугацаа өрнөж ялангуяа хөгжиж буй улс орнуудын өмнө сорилт бэрхшээлүүд цөөнгүй байгаа нөхцөлд улс орон хамтаар хөгжих чин сэтгэлийг тэмүүлэн ажиллаваас бидний өмнө тулгараад байгаа хүндрэл бэрхшээл сорилтыг даван туулна хэмээн үзэж байна.